мэдээж энэ хүн өнөөдрийн хөгжил цэцэг хүргэсэн хүн ардынхаа аж төрөх сайн сайхныг одоо бий болгосон эргүү шагналын эзэн Яндан Жавс танд энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлээ. Танд эрүүлэн ганц цагт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Бүгдээрээ өшөөлөг сайхан амтаач. Тэр хүний амьдрал тохиолдох сорын зүйл юм. Олон сайхан баяр зүйл юм бол хүний амьдрал тохиолж байна. Тэгвэл өнөөдөр хийсэн бүтээснээ үнэлүүлнэ, процессыг унлуул, ард түмнээрээ үнэлүүл эрийг эргээд сайхан олон бүтгэн зам олонтойгоо хуваалц. Энэ сайхан баяр гэвэл явдлыг өдрийг бүтээлээ гэдэг бол хүний амьдрал тохиолж байна сайхан юм аа ингээд. Ачааны хүндэд төртэйгүй залуу насны юмг ард зоны хон хүслээс хазайган үгийн ноён руу аав ингрээс ургаж задарсан ууган хүүгийн ухаан алдар хүндийн билээс сугарж дүүлсэн хэмэр аргалын утаа дэгэр ижи аван үгэлж амьдрал бэлгэлсэн дөрсөн газран сангалцаж хүний нутгийн дэсийг гүүгүүл дуу шиг хараж хүй цүглсэн тонотон хар хурдаран ирсэн чигтж норсон сормусан хүлээхийн салхаар эврэж чилийсэн хөдрүүдийг нүдэн ширэгдэл харуулсан чин үнэн чамаргийн хан итгэл хайрыг дэврэж чилий төлөөгж амлсан андгай тангараг дамбагтаж өдөжигүр эндэлгээгүй ялхавагын сэтгэлээ өтөл насны хойморт амар сайхан жаргаасан наршагасан гэртээ хувь тавилан ган холбож нас түсэн ижил сүүлэн он жилүүд таньсан атгад шигшиж орхисон үр буйны шаган азин дөрвөн бэрхийн буулт юрол тавиалаа адаг бодог орчлонгийн сэлмэг дунгууд өгтөргүй аянг цэгэл гам нөргөлсөн зовлон бэрхшээж байлаа. Бөгөөд арын үндэсний бариадын тойргийн сахирагч за монголоор ананд гэж юм. Тэсэн холооны улсын сенатор бидний Жамсой гэдэг баяр Жамсой гэж хүний өөрийн хязгаарын бие төлөөлөгч дорж гэж хүн зарим даана за Улаанбаатарын дуурийн театрын дуусан Саяан гэж хүн манай төрөл хөө айдуугаар за энэ жолооч хөө Эриншин жолооч хөө за энэ Манжуур хотын бич хоёр сасуу гахай жилтэй хоригдъя одоо олон жил нөхөр яваа нөхөрний уг нь хятад хүн Люжжа гэдэг жиэнлад талууряттай 30%-ийн ордтой хоёулаа 20 хэдэн жил ямар шалыг ойлгосдог замжтай юм байна. Ийм хүн ирээд байна. Сумын дэсвөрөө сургууль барьна гэдэг бол
тэр үедээ бол тийм алддаг. Тийм хөл явсан байгаа. Сумынхаа төсвөр сургууль гэсэн анхны хүн бол Ямстраг байдаг. Альва нэгэн ажил үйлсийг хийхэд бол Монгол улсын тусгаар тогтвол бүрэн эрхт байдал гэдэг бол өөр аюул чухал гэдэг. Монгол улсынхаа соёлын асуудал маш өндөр анхаарч Монгол улсынхаа соёлын хамгаалалт үнэтэй хувийн оруулж Алтрагна гэдэг олон улсын наадмыг сумандаа зохион байгуулсан хүн бол Ямстраг байдаг. Энэ бол Монгол улсын тусгаар тогтвол Монгол үндэстэн гэдэг эрх чөлөөг суманд баталгаажуулж байгаа хамгийн том үнцэнтэй зүйл байдгаа гэдгээр бол Дорн аймгийн ард түмэн ялангуяа манай Боройзон Дорн аймгийн засаг дараа түүний тамгын газрынхан бол мөнгөд бахархаж явдгаа ийм хүн байдгаа. Дорн аймгийн Дашуулар сум гэдгийг улсын тэргүүний сум болгох гэж Ямстраг 3 удаа өрсөлдсөн юм. Эхэнд нь бол мэдээж Батэрдэн аварга өөрийнхөө өмнөлгөр сумыг аваад гарсан. Хоёр дахь удаадаа Монгол улсын ерөнхий сайд Сүв Атуулдан өөрийнхөө сумыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумыг аваад гарсан. Гурав дахь удаага бол яалч явахгүй үнд гүйцэтгэж Дорн аймгийн Дашуулар сум гэдэг сум хинээс юулч хамааралтай байдлаар Монгол улсын шилдэг сумаар шалгарч байсан юм түүхтэй. Тэр бас Ямстрагын ажил үйлс за түүнийг дагсан хамт олон таа бүхний хичээл зүтгэл энэ Дорн аймгийн Дашуулар гэдэг сумыг улсын тэргүүний болгоход ямар өөр гүйцэтгсэн бэ гэдгийг бас та бүхэн бүгдээрээ ойлгож байгаа гэж бодож байна. За улс төрийн албан тушаалтан сумын засаг дарга гэдэг. 20 жил хийнэ гэдэг бол бас урт хугацаа. Намын дэмжлэг байсан биз, ард олонны дэмжлэг байсан биз, хувь хүний хичээл зүтгэл байсан биз. Тэгэхээр улс төрийн албан тушаалыг 20 жил хашиж энэ зөвхөн Дорн аймгийн Дашуулар сум гэхгүйгээр олон улсын юм харилцаа байсан гэдгийг өнөөдөр бид бүхний нарийн ширээн дээр ингээд нотлоод бидэхэн сууж бүгд амьдах Хятад ард улсаас, Оросын холбооны улсаас ингээд зочин төлөөлөгч нэрээд Ямстрагын маань гавьяатын одоо үсийг тэмдэглэж байгаа нь энэ олон улсын харилцааны шин чанартай байсан шүү гэдгийг нотлож байгаа нэгэн сайхан том илэрхийлэл юмаа гэж та бүхэн бодож байна. Сумын засаг даргын ажил бол хэцүүлдэ. Айл гэрийн ажилд асахгүй улс төрийн асуудалд хүртэл оролцож байдаг. Орон нутгийнхаа үйл хэргийг бүгдийг бүтээж идэг. Ийм чухал ажил байсан байдаг. Ямстраг өөрөө яадаг байсан бэ гэхээр Монгол улсын ерөнхий сайдтай очиод өөр юм яриад уулзчихдаг. Монгол улсын сангийн сайдтай өөрөө очиод уулзчихдаг. Сум орон нутагт очиж ирүүлэх гэж байгаа төсөв хөрөнгийн асуудлыг өөрөө очиж шийдчихдэг. Ийм бүтээлч хүн байсан учраас өнөөдөр Дашуулар сум маань ийм сайхан ивэтэй Дашуулар сум маань улсын тэргүүний болж Дашуулар сум маань өнөөдөр ингээд ард олондоо дуудуулах нэртэй ийм сайхан сум болон хөгцсөн гэдгийг бол аймаг орнын зүгээс байн хүлж чаддаг. Тэгээд аргагүй гавьяат болох байсан хүн гэдгийг бол Дорн аймгийн ард иргэд бүгдээрээ хүлээн зөвшөөрч ингэж байдаг юм аа. Тэгээд энэ сумаас бол олон гавьяат төрсөн. Энэ сумаас олон гавьяат төрөхөд сумын засаг даргын үүрэг бариул бас өндөр байсан. Тийм алтай хэмжээ. Алтай байта. Тэгэхээр энэ гавьяатуудыг нэг төрүүлнэ гэдэг бол бас сумын даргын хувьд бол маш хүнтэй хувь нэмэр байдаг. Сайн хүмүүсийн ард тал дандаа сайн хүмүүс байдаг. Тэгээд тийм учраас бас ямар даргатай өнөөдөр Дорн аймгийн засаг дарга түүний тамгын газрын нэрээс талархлаа илэрхийлж байна. Таны ээжлүүс дандаа өдрөгөөгаараа ард олон дараагийнхан залгаж гарч ирж байгаа үед дандаа сайн сайхан үйлсүүдийн дагуулж бүтээж байгаасай. Энэ сайхан буурлуудынхаа буйныг дандаа агуулж байгаасай. Энэ сайхан ахмадуудаас сайн сайхан зүйлүүдийг сурж байгаасай гэдгийг хүсэн өрөөгөөд Дорн аймгийн засаг даргын зүргээс алд цэнхэр хатдаг мөнгө аяхан хамт танд гарт болж байна. За баяр хүргэе. За Ямстраг гэдэг үргэлж байна. Дорн аймгийн засаг даргын тамгын газрын дээр Батүр зэн дарга маань мөн одоо тамгын дарга маш олон жил ажиллаж байгаа. Олон жилд одоо төрийг гүйцэтгэх төмөн ардаа хүргэх энэ үйлсэд хүчин зүтгэж байгаа эрхэм хүн бол яг аргагүй манай Батүр зэн дарга үлээ. Үйлчлэгээний гавьяат ажилтан цол хүртсэн Ямстраг даргадаа баяр хүргэе.
ажлын одоо бүтээл, хөдөлмөрч, сэтгэл санаа энэ сумыг одоо 21 жил удирдсан. Тэгээд Батулдын дарга маань сая дурдлаа. Ямдан дарга бол зүгээр нэг сумын засаг дарга биш. Аймагтаа төдий биш. Улсын хүн хоёрдугаарт международны олон улсын хүн гэдэг нь энд харагдж байна гэж. Цаашдынх нь бас ховийнх нь ажил амьдралд өндөр амжилт хүсье. За өнөөдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа бид бүхэндээ бас алтан сургаалаа хайрлаж байгаа хэрэгтэй. За тэгээд гэр бүлд нь эрүүл мэнх аз жаргал үр хөвгтүүд нь одоо ажил амьдрал нь дардан байхыг одоо хүсэн өрөөе. Ямдан дарга өнөөдөр ажлыг аваад би ухаар бахархаж байгаа. Зөв эхлүүлсэн ажлыг зөв үргэлжлүүлэх ёстой гэдэг дээр хариуцлагыг маш сайн ойлгож байгаа. Аливаа юмны гараа сайн бол бараа сайн гэдэг гол ихэн тунгалуул адгын тунгалуул гэдэг үнэхээр зөв өдөртөгтэй зөв сум үнэхээр тэргүүний сум болгосон. Өнөөдөр надад маш их өөр хариуцлага оногдож явж байгаа гэдэг хэлье. Тэгээд танай гэр бүлд эрүүл мэнх аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Баярлалаа. Сашада туар хинээнгийн өөртөн концертын үед их ажил одоо хүүхэд опытны гэдэг энэ залуу даргануудаа инээнэ хуваалдаж яваад гүйяваад гэртээ буух болохгүй. Тэгээд бүхий хүмүүс тоолж цаашаа яндан дурсадаг. Аашаа харагдаа. Өнөө хөрөлдөө тугаар хятад компанийн даргатай хөрөлдөө дисайваад тэгээд энэ их бюджет гэдэг самнаа энэ налогоо орны жайлгана битээ шо аймагрууга бүдэг байна шайбулсан хатагрууга тэрэний тэрих мөнгө зүбдэшин хувааха энэ юм барилга хийгээш ухан критерий зүбдэшин хэдэн жилээр тэрэний тааруулж түрэн алянин барих ухаалтыг боруулж тэрэндэмнэ ухан критерий хэмээн тэгээд агнютгаа их тушууд ихний том таны дотор хандаг тэгээд жилээ нэг биш жилээ мөнгө амралттай дөрүүд хийж явахад өөрийн намт Удешийн амар мэндэ детайлшэд дэтгэвнэ ямдан схурахтэн гээ тоорэ тоглолт дээр хэлээ би баяраа тэгээд мөн олон мөнгө доогрон бөгөл хотдоо тэгэл хөхийн дөрөн сонын төлөв рукшаа шаргаж явайтаа гэж ямдан схурахтэн хөвөнө сэтгмрэ тандаа бахал ягжул үрэх өгдөө харанцаж ашиг зэдрийг харанцаж ашиг зэ гошод өшмөрөө харж шаргаж гоогинтаа гэж үрэх хөвөнө та Тэгээд бид нар бол одоо хамтарч энэ хараг зарим нь бараг 30 гаруй жил одоо хамтарч ажилласан. Үнэн биехэд одоо 22 жил бас нандартай хамтарч одоо багийн дараагаас эхлээд томын даргатай хамтарч ажилласан. Тэгээд манай байгууллагын дарга бас энэ хандхгүй байж магадгүй гадаараас хүмүүс ирсэн байна. Тэгээд танилцуулъя. Манай хүн эмнэлгийн эрхлэгч Монгол улсын гавьяа тэм алтан цэцэг юмч маань байна. Хэдэн төвээр хэлэгч амгалан дарга маань байна. Цэцэрлэгийн хэлэгч солимаа дарга, цагуурын хэлэгч нэмсэг дарга байна. Музейн хэлэгч нэмтам дарга байна. Сургуулийн хэлэгч Балцан хан захирлага. Тэгээд бид хэд бол одоо яг нэг хэлэгч үлдээ. Яг хамгийн магнууд 10 жил хамтарч ажилласан. Тэгээд дээшээ 20 гаруй жил ингээд энэ Ашадуур сумын төлөө энэ арга дэргэдтэй одоо төрийн үйлчлэгээр хөрөхийн төлөө хоёргүй сэтгэлээр бас хамтарч ингээд ажилласан юм хамт олон ингээд дараатай хүндэтгэл үзүүлж байна.
j'ai découvert Dagbalbar. Ici, le peuple de Dagbalbar m'a marqué Яг par la одоо Монгол улсын Башар сумын иргэдэндийнх нь хамтарсан одоо эв нэгдэлтэй байгаа байдал надад илүү их хүрлээ гэж байна. Сэтгэлд нь хүрсэн гэж байна. Дээрээс нь олон жилийн өмнө энэ нутгаасаа гараа явсан хүмүүс эргээд энэ нутгийнхаа нэгэн иргэнийхээ баяр жавтал дээр нь бүгдээрээ хүрэлцэн ирсэн байдлыг нь хараад би үнэхээр бахархлаа гэж хэлж байна. La qualité des infrastructures, tout est moderne. Ici, on a le confort d'une vie moderne et en même temps un lien. Ард доторх шагналыг бас 2 удаа авсан. Ингээ ирээдүйн манай Монгол улсын маань одоо авиаслаг мэдлэг өндөртэй инженер хүн болох байх вэ? Тэгээд энэ хүмүүнд өөрийнхөө энэ уралсан энэ усан бурхад ноотхийг одоо өвгөн авдаа бэлэг болгож хатгуулж хадгалж байгаа юм байна шүү. Ашиг зэнэлтэй за бүгдэнд нь баярлалаа та нартай хайртай шүү аав нь өвн ахаа хадаа тэгэхээр одоо сэтгэл гаргаад хүрэлцэж ирхэн хөвөнийг нөхөр хамтран зүтгэжтэй бахайна бүгдөө бэлдээ бэлнэ түр гаргах чиг гаргах болохоор ирж чадаагүй баханаг ашиг басгамны одоо дөрвөтэй болж байна. Игээд толгой хөвөмнө тэр жоохон хөвгөд хангах хоёр асархааргүй өөрөө ирээ. Ингээд хөвөндөө хөвгдөөтөө хүргэдүүд бас дутаа ашиг зэнэлтэй бүгдэнд нь өвөө өмөө хоёр нь хайртай өвөө мэг гэж хэлээд туршин нэг хөгшин авжи нагас авжи болох юм чи та хайртай да хөвгдүүд нь тэр бэрхнүүдээр яваартэй хүнээ амьдралдаа ихэнгээ шаа хөвгд байхаа тавигддаг. Ингээд хөвгдүүдний ашиг зэнэлний бахал авши ахыг шингээ архаа хайнаар явна. Өшөө хайнаар байгаартай хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй, утга наахах хэрэгтэй гэж бүгдөө өрөөнө. Одхон одоо хорондоо ирж ихий сайн бүтээгээрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Яа, юу төрөнд хүрсэн ирсэн хамт мэтгээд нүүд болон авийн одоо хөвдлээ ажлын хамт олон өөрийн зочдын гадна дотны төлөөлөгч хамаатан садан тэр тусмаа энэ нутгийн зомлонд маш их баярлалаа. Эдгээр би богино хугацаанд ирсэн ч гэсэн нарах хэмжээндээр та бүхний байгаад үнэхээр их баярлж байна. Надаас илүүтэйгээр миний аав илүү баярлж байгаа байхад би өөртөө бодож байгаа. Тухайн үед би энэ нутагт 10 жилээр сураад авийн ирэх шар хүн байгаа. Нутгаас оноо тохоо мэдэх байх. Нэлээд дүрсгийнхэн хүн байна. Тэгээд ер нь их л шигнэн халуун юм дуулаад байх та. Авийн шигнэн болсон байх. Одоо тэрэндээс жоохон бамт тийм үү яа тийм. Хүний нутагт явахад хамгийн дөрөнд авингаа нэр амтхангаа нэр 이 우리한테 공부게 되게 없나 봤죠. 그런 놈이 우럭실 갔던 야다 갔던 되게 봐. би нэг хамт явж байгаа хүртэйгөө тэл аваа таньсуулаа. Энэ намтай хамт ажиллаж байгаа. Одоо харин дараа том дарга болох гэж нөхөр. Уг нь нутгийн хүмүүстээ байгаа гэж бодно. Авянгаад иргэд. Ялчгүй тэргийн хүн дотоод тушаалаа. Нэгтгэе өдөргийн зэрэгтэй аваад ойрхот орнд руу явах юм.
би аль ярах хөвөн гэж танилцах мэдээд. Нэг хатаа байгаа юм ба. За хоёр авчаа. Одоо өнөөдөр хоёр хатаа болоо. Тэрний хоёр браханууд. Миний байхгүй да автомны хөвөн шиг байна. Толж явдаг хоёр. Хөргөдөрн эмчээ зогсож байна. Өөрөө би хэлж чаддаг юм байна. Баярлж байгаа. Дотроо бодоход энэ өрөөдхний хөвөн хатам талдаа гүйх хэрэгтэй гэж бодож байгаа. Хүн чанартай болоход энэ ч айгүй том хүн хомсор байна. Тэгэхээр би бас астай хүн гэж боддог. Мундаг хөргөдүүдтэй хүн гэж. Автайгаа хөвлөдөх зовсолоо ер нь надад тохиолдож байгаа бай. Хүүд байгаад араад нэг оюутан болох нэртэй яваад тэгээд атгашаа гэж авсан байна. Нөгөө хорон бүр авенга хургаалыг хавсхан даа гэж боддог мөртлөө авенга юу хийхнийг бодоход тэрний нам хургаал болдог. Тэгээд тэр ингээ заалаа хүнд юм хэлэнгүйх нь өөрөө юм хийж бусдаа бүлэглэн дуурай болоо гэдэг намд тэрний том зураг болж би одоо хүртэл явна вэ. Тэгээд энд би зэд өнөр болон ашту өргөн авзанараа энэ зүйл авдаа нэг дуртай юм бэлгэлдэг мөлөө гэж бодоод гэрийнхэнтэйгээ ярьж байгаа. Бэлэг аваа хандаа. Манай аавч нь юу гэдэг вэ? Боо шийдэн жоохон дуртай. Тэр нэг нь бэлгэлээ хаа. Баярлах юм хагуу гэж бодоод. Аваад ирээ ингээ. Энэ боо Финланд улсад үйлдвэрлэн 308 мм калибертэй холын тусгалтай мангийн боо хагас автомат 10 удаа үсгдэг юм боо. Тэгээд одоо юу гэдэг вэ дээ? Хоббиго дахиад нэг юм хэлнэ. Авшраа. Бэлэн сэхэтэ синтэд санаан зоргор тухлаагүй бэрдвэртэг чин аршинтай халз тулгарм байж үтэн төрвсөн бүхэн нь таны өмнөөс ярихыг бүхэл олнорон сонсож алгадашин хураалав. Жаргал хомс амьдралтай үцэн гарааран барьцалдаж жаахан байхын тэр сүрхийн хитээдсэн хүү байв. Жара хангар шанаас
хүртэж өссөн зол заяан дэтгэж 60 баг дахгүй гав яг нь Монголын төр үнлөв.